Сав баглаа бодлын үүрэг. Бүтээгдэхүүний сав баглаа бодлын хамгийн гол үүргүүдийг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багийн бүх гишүүд ойлгож мэдэх ёстой. За шинээр ажилд орсон энэ чиг үүргийн ажилтан бүрд заавал танилцуулж мэдлэг олгодог байхад нэгжийн удирдлагууд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багийн удирдагчид бол анхаарч ажиллана. Сав баглаа бодол нь хэрэглэгчид бүтээгдэхүүний болон брендийн талаар анхны мэдрэмж мэдээллийг өгч байдаг. Анх харахад эерэг, чанартай, сайн гэсэн мэдрэмж төрүүлэх нь бол чухал байх нь. Олон өрсөлдөх бүтээгдэхүүн дундаас маш хурдан гол мэдээлэл өгч байх ёстой. Хэрэглэгч бүтээгдэхүүнийг хараад барьж аваад эхний 4 секундэд бол гол авах ёстой мэдээлэлээ тархиндаа авч худалдаа авах шийдвэр гаргах суурь болдог гэдгийг та бүхэн анхаараарай. Лангуу дүүрэн бүтээгдэхүүнээс буюу өрсөлдөгчөөс сав баглаа бодол ялгарч байх ёстой. Тэгж байж хэрэглэгчид ялгах төдийгүй ой тойнд нь хоногшиж үлддэг байна. Нийт худалдаа авалтын 70% нь лангуун дээгүүр эргэлдэж явхад гардаг. Өөрөөр хэлэх юм бол авъя гэж зорж аваагүй ч гэсэн анхаарал татсан бараа байх юм бол хүн авдаг байна. Ийм учраас сав баглаа бодлын чухал үүрэг бол хэрэглэгчийн анхаарлыг татаж ялгарах. Компаниуд сав баглаа бодолд маш олон мэдээлэл агуулдаг хэдий ч бодит байдал дээр энгийн хэрэглэгч 2-3 мэдээллийг л хамгийн түрүүнд анхаарч хардаг. Ийм учраас хэрэглэгчийн анхаарал татах гол мессежээ зөв олох хэрэгтэй. Сав баглаа бодол нь бүтээгдэхүүнийг биет байдал, чанар, үнэр, амт зэргийг алдагдуулахгүйгээр хадгалж байх үүрэгтэй. Ийм учраас сав баглаа бодлын дизайн, шийдэл гаргах баг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн дамжлагаас гараад агуулгад байх, за ачиж тээвэрлэх, худалдаанд буюу лангуунд байх. Тэгээд хэрэглэгчийн торонд ороод гэрт нь очих, хэрэглэгч дуустал нь хадгалах газар, хадгалах горимд зүв байх зэрэг бүхий л үе шатыг бодолцож хийх ёстой. Сав баглаа бодлын бас нэг үүрэг нь хэрэглэгчид туслах байдаг. Хэрэглэгч бүтээгдэхүүнтэй хүрэлцэх мэдрэмж үүсэж байх үед хэрэглэгч төвтэй буюу хэрэглэгчид тусалж байх ёстой. Онгойлгоход нь эвтэйхэн буюу амархан байх, за хараад яаж онгойлгохоо мэдхүйц байх, хэрэглэж байхад нь хальж асгарах гэх мэт асуудал үүсэхэргүй байх хэрэгтэй. Тэгэхээр эргономик зөв буюу суур хадгалалт, хэрэглэлт зэрэг олон асуудалд хэрэглэгчид ээлтэй байхаар зохион бүтээх ёстой байна. Мэдээж им гэх мэт онцлог бүтээгдэхүүний хувьд бол эдгээр шаардлага нь өөр байдаг гэдгийг та бүхэн анхаараарай. Одоо та бүхэн сав баглаа бодлын хэрэглэгчид туслах үүрэг буюу харилцагч төвтэй байх гэдэг үүргийн талаар онцлон бэлтгэсэн манай экспертийн зөвлөмжийг үзээрэй. Бүтээгдэхүүний сав баглаа бодолд баримтлах зарчим гээд 5-6 зарчим хэлсэн. Энэ зарчим дундаас би хэрэглэгч төвтэй байдал гэдгийг илүү тодруулж ярив. За хэрэглэгч төвтэй байдал гэдгийн хамгийн гол зорилго бол 3 зүйл дээр тогтож байгаа. За нэгд бол ердөөсөө хэрэглэгч хэрэглэж байхад ямар мэдрэмж өгж гин, одоо тохиромжтой байна уу гэдэг дээр илүү фокус өгж байгаа. За дараагийнх нь бол хэрэглэгчийг татж гин үү? Сэтгэл хөдлөлийг нь бий болгож гин үү? За дараагийнх нь болохоор хэрэглэгчид яг ашиг тусаа өгж байгаа юм нь юу юм бэ? Өртөг зардлын хувьд оновчтой байна уу гэдэг бол хэрэглэгч төвтэй байдлыг сав баглаа бодол дээр шийдэж идэг. За энэ гурвыг тэнцвэртэй сайн хадгалж чадчихвэл хэрэглэгч төвтэй байх гэдэг одоо гол зорилго зарчмаа биелүүлж гин гэсэн үг. За хэрэглэгч төвтэй сав баглаа бодол гэж яг юу юм бэ гэдгийг олон улсын судалгаа мэдээллээр одоо анализ зөндөө хийж үтсэн байна. За мэдээж өөрсдөө хэрэглэгчид маань одоо энийг хэрэглэгч төвтэй байна гэдэр гэж шууд хэлэхгүй. Гэхдээ олон улсын судалгааны байгууллагууд эдрийн хийсэн судалгааны үр дүнгээр бол хэрэглэгч төвтэй байх буюу хэрэглэгч ямар сав баглаа бодолтой бараанд одоо авах сонирхолтой авахд ач холбогдол өгдөм бэ гэдгийг тодорхойлсон байна. За энд хамгийн чухал нэгдүгээр чухал зүйл бол ердөөсөө онгойлгох гээд их амархан байх ёстой. За онгойлгоход амархан байх ёстой гэдэг нь шууд ойлгомжж байх. Одоо ингээ хайж хайгаад авахгүй, хуруу хумсаа ураад авахгүй, за гэмтэж бэртээд авахгүй, хялбар онгойдог байх гэдгийг хэрэглэгчид чухалчилдаг байх нь. За нөгөө талаас хаагур онгоох нь хараад ойлгомжтой байх гэдэг бол энэ хэрэглэгч төвтэй байх гэдэг дээр их чухал байна.
За зурагт үзүүлээ маш олон бүтээгдэхүүнүүд одоо нэлээд бяр хүч шаарддаг. Наашаа өгч идөө гэд хутга шүүгээр одоо хөшж байгаа өдр онгойлгодог. За эргээгээд бараг шүдэрээ хүртэл онгойлгох гэж оролддог гэдэр тал байдгийг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр манай бүтээгдэхүүнийг онгойлгоход хэрэглэгч өөртөө ердөөсөө ямар ч зовлон байхгүй. Тэгээ хаагур яаж онгойлгохыг ингээд өөрийг нь өдөртсөн шууд ийм хараал тэрнийхэн дагуу хийгээд явчихаар ийм сапагла бодол байх ёстой байх нэ. Дараагийн нэг хэрэглэгчдийн чухал ач холбогдол өгдөг зүйл бол буцааж хаахад хялбар байх. Буцааж хаахад аюулгүй байх. Ер нь бол ингээ хэрэглэж байгаад одоо дуусах үед хаачиж болдог байх гэсэн үг. За дараагийн нэг маш чухал хэрэглэгчийн ач холбогдол өгдөг зүйл бол хэрэглэх үед хялбар байх. Асгаа цутгаад идэггүй, цалгаад идэггүй, гоождгүй. За ингээд аяганд хийж яахт нь дагаад гоожоод идэг сүү, таараг гэх мэт бүтээгдэхүүнүүд байдаг штэ. Тэгээ манай Монголын одоо сүү компани, Апу гэдэг одоо тэргүүлэх компаниуд бол бас сапагла бодолтой багахан өөрчлөлт гаргахад хэрэглэгч нар анддаггүй. Жишээлбэл одоо энэ ингээд барихад их хөвтэйхэн. За зураг дээр одоо нэг сүүний зураг байна. За тэгэхээр хэрэглэх үедээ яг ямар байдлаар хэрэглэдэм бэ? Хэрэглэгч яаж аваад, яаж тонгоолгоод, яаж хажуу тийш нь навчилгаж байгаад ч гэдэм үү? Эсвэл ямар байдлаар савлдیں, ямар байдлаар буцаагаад хэрэглэдэм гэдгийг анхаарах нь байна. За видеон дээр үзүүлж байгаа одоо сүүний сапагла бодол бол манай Монголын топ сүүний үйлдвэрүүд бас хэрэгжүүлчихэд байгаа. За барихад дэвтэйхэн. Нөгөө ийм зөөлөн гадаргуутай сапагла бодол маань өөрөө 50-аар унцдаг. 50-аар унаад одоо ингээд асгарахтай амархан байдаг. Тэгвэл нэгдүгээрт бол өөрөө тогтох. Хоёрдугаарт бол ингээд энэ эмэгтэй хүн ингээд бариад аягалж яхад яг ийм том савтааг аягалж байгаатай адилхан байна. За энэ сапагла бодлын нэг онцлог бол үлдсэн сүүгээ амсар дээр нь байгаа одоо коноп шиг юмар буцаагаад хаачиж байгаа. Тэгэхээр нөгөө нэг вакуумдсан одоо битүү орчин нь яг өдрийн горимороо буцаад болчих жишээний. Тэгэхээр ингээд буцааж хаах, хэрэглэх үед хялбар байх гэдэг бол хэрэглэгч төвдөө сапагла бодлын жишээ дэлхийн жишгт ордог байна. За дараагийн нэг хэрэглэгч нарын ач холбогдол өгж анхаардаг зүйл бол доторхыг нь ингээд авахд хялбар байх. За зураг дээр ингээд чипс идээ сууж гин. Тэгээд одоо чипсээ авч яхад гаранд наалтаад эсвэл одоо ханцуу манцруу хүрээд идэг тийм ээ. Тэгэхээр ер нь бол бүтээгдэхүүнийг дотроос нь авахд яаж авах юм бэ гэдгийг бас бодолцох ёстой. За одоо энэ нэг хэрэглэгч төвдөө байдлыг харуулж байгаа зураг байна. За энэ бол дуусаад ирэхээр онгойлгосныхаа дараагаар буцаагаад хаах шийдэл хэд эргүүлж ягаад наачих. Өөрөөр хэлбэл иймэрхүү сапагла бодол доторх бүтээгдэхүүнийг хэрэглээд эхлэхээр дундраад эхлэхээр нэг дээдл нь налцаагаад тэгээд ангаагаад идэг. Битүүмж нь алддаг. За энийг одоо ийм шийдлэр гоё хэрэглэгч төвдөө болгож өгсөн байна. За өөр бид нар бүгдээрээ алим Джеймс мандарин авдаг. За гэтэл энэ мандарин гэдэг бүтээгдэхүүнийг чи авчаад бас нэг дор бүгдийн нийтээ дуусгачдгүй үлддэг ийм бараа. За тэгэхээр яг авах үедээ энэ нэг торон савнаас нь нэг ширхгийг авчаад буцааж битүүмжийг наагаад ингээ байлгаж явах ийм шийдэл байх жишээний. За иймэрхүү харилцагчийн хэрэглээ дагсан одоо даалд мөн чанар гэж ярьж байгаа нөхцөл байдлуудыг судлаад за хэрэглэгчид учирдаг ийм мэдрэмжүүд дээр нь ажиллаж сапагла бодлоо засаж сайжруулахыг хилээд байгаа. За дараагийн нэг хэрэглэгч төвдөө байдалд бол онцгойлон анхаарахаас өөр аргагүй байгаа зүйл бол хүүхдэд тохиромжтой байдал. За хэдийгээр ямарваа нэгэн бүтээгдэхүүнийг хүүхдэд зориулаагүй байгаа ч гэсэн тухайн бүтээгдэхүүн дээр хүүхэд санамсаргүй хүрэхэд ямар эрсдэл байна, ямар одоо нөхцөл байдал бий болж болох уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрвээ хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн байх юм бол тэр хүүхэд өөрөө ашиглаад уухт нь яаж ажиллах юм, эсвэл хэрэглэхт нь яаж ажиллах юм, санамсаргүйгээр одоо эрсдэлд орохгүй байх нөхцөл нь юу байх вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. За дараагийн нэг хэрэглэгч төвдөө байдалд хүмүүсийн анхаарал тавьдаг зүйл бол ийм хаягдал гарах байдал, асгаж сутгах
тэрэнд нөлөөлөх байдал эсвэл одоо ингээд саяны энэ зурган дээр ингээд онгоолгож хэрглэж яхад өөрөө мэдлгүй ингээд задраад тэгээ савнаасаа салцдаг. За та нар сайн анзаарах юм бол гурил 1 кг-ийн савлгаатай гурилыг ингээд авчаад босоогоор нь тавихаар хажуу тийшгээ наалж унчих гад идэг штэ. За тэгээ наалж унчих гад идэг учраас настай хүмүүс эдэр ихэвчлэн гадуур нь гялгар ут хийчдэг. Унсан ч дотор талдаа асгарах гэдэг одоо ийм амьдралаас гарч ирсэн хэрэглэгч төв байгаад нь штэ. Тэгэхээр энэ эрсдлүүдийг бас сапагла бодол хийж явахдаа анхаарах хэрэгтэй. За энэ бол хэрэглэгч төвтэй байдалд бас их ач холбогдол өгөгддөг байх нь. За мэдээж дараагийнх нь бол аюулгүй байдал. Гар хурууга зүсэх, гэмтэх, ер нь ямар ч тохиолдолд одоо харилцагч буюу хэрэглэгч худалдаа авагчаа эрсдэлд оруулахгүй байх гэдгийг сапагла бодлын дизайн шийдлийг гаргаж байгаа хүмүүс маш сайн анхаарах хэрэгтэй. Хэдийгээр айгүй гоё онцгой содон шийдэл санаа гаргаж байгаа ч гэсэн тэр нь хэрэглэгчийг тань гэмтэхүүц юм үйлдэлд учруулж эсвэл санамсаргүй хийсэн одоо хөдөлгөөн үйл хөдлөл нь хэрэглэгчэд аюул учруулахаар байх юм бол энэ бол өрдөөсөө болохгүй. За дараагийн нэг хэрэглэгч төвтэй байдалд маш анхаарал татсан асуудал бол настай хүнийг бодолцох хэрэгтэй. За нэгд бол онгойлгоход, хаахад энэ хүч тамирын сурталчилсан настай хүмүүс ямар байдлаар хандж ийн вэ гэд. За бүтээгдэхүүнийг худалдаж авч байгаа хүмүүс бол ихэвчлэн хүүхдүүд нь байгаад идэг. Гэтэл хэрэглэж байгаа хүн нь хэрвээ гэртээ сууж байгаа хөгшин настай хүн байдаг. Оройн хоолыг хийхин тулд настай хүн тэр лаацтай бүтээгдэхүүнийг онгоолгоод за эсвэл одоо барианы шилийг онгоолгоод сууж байгаа бол настай хүнд яг ямар байх нь уу гэдгийг бодолцох нь байна. За магадгүй зөвгийн бал жишээ нь. За энэ зурагт үзүүлсэн эмний таглаа өөрөө настай хүнд их амархан онгоогдоод бас хүүхэд өөрөө онгоолгоод идчихэж болдоггүй. Энэ технологи манаас дэлхий дээр гарч ирснээс хойш сапагла бодлын өөрчлөлтөөр дамжаад маш олон тэрбумын борлуулалт хийгдсэн ийм хэрэглэгч төвтэй шийдэл байх нэ. Тэгэхээр дэлхийн нийтээрээ энэ харилцагч төвтэй байдал гэдэгт онцгой анхаарч харилцагчийг татах, харилцагчийн сонголтонд нь нөлөөлөх ийм шийдэлт илүү их ач холбогдол өгдөг болсон байгаа. Тэгэхээр бүтээгдэхүүнийг хөгжүүлж явах үед бүтээгдэхүүнийхээ сапагла бодлыг шийдэж явах үед хэрэглэгч маань миний бүтээгдэхүүнийг яаж хэрэглэх вүлээ, яаж одоо дуустал нь одоо тэр бүтээгдэхүүнийг ашигладаг вүлээ гэдгийг бодож байгаад хэрэглэгчд байгаа асуудал нь юу юм, төвөгтэй байдал нь юу юм, хүсч идэг зүйл нь юу юм, энд байж болох эрсдэл нь юу юм гэдгийг харж шийдэж байна гэсэн үг. За ингээд шийдлийн баг маань харилцагч төвдөө байх зүйл нь манай бүтээгдэхүүн дээр юу байж болох вэ гэдэг дээр тусгаалan брейнсторм хийгээд энэ л надаа эрдөөс айгу сонир санагдаад идэв шүү дээ. Энэ бүтээгдэхүүнийг ингэж яхад тэгдэг байхгүй юу гэд ижил төстэй бүтээгдэхүүн дээр ямар байдаг үлээ гэдгийг ярихаар юу таалагддаггүй, юу төвөг болдог, юу тээгтэй байдаг гэдэг нь гараад ирнэ. Тэгэхээр тэн дээр ямар шийдэл байж болох вэ гэдгийг гарганаа. За нөгөө талаасаа эрдөөсөө хамгийн эхлээд дэлхийгээ судлаа. Энэ Packaging of the World гэдэг вебсайтыг та бүгдэд бас танилцуулж байна. Энэ вебсайт дээр энэ сургалтуудад өгж байгаа юм жишээ загваруудыг үзүүлсэн. Эднээс иймэрхүү вебсайтуудаас санаа ол. Дэлхийн ижил төстэй бүтээгдэхүүнүүд дээр ямар шийдэл гарцсан байна тэрнийг сонирох гэж байгаа. За ингээд сапагла бодлын хамгийн чухал зүйл бол хэрэглэгчтэй таалагдах сапагла бодол хийх гэдэг маань зарчмын маань хамгийн орой дээр байх зарчим учраас хэрэглэгч төвтэй байх гэдэг зарчим дээр илүү дэлгэрүүлж жишээгээр ойлгуулахыг зорилоо. Энэ удаагийн сэдвэр бүгдээрээ сапагла бодлын үүргийг багийн гишүүд сайлгах, дизайн шийдлийг гаргахдаа харилцагч төвтэй байдлыг хэрхэн чухалчлагыг мэдэж авлаа. Дараагийн сэдвтэ тавтаа морилно. Таны бизнест амжилт хүсье.